төгтлийн дисперсийг л өгч. За эхлээ арифметик дундчил. Арифметик дундч гэдэг маань нийт төгтлийг хооронд нэмээд хичнээн ширхэх байгаад нь нэмэх нь 24 хуваах нь 5. За эдгээрийг хооронд нь нэмчих юм бол нийтдээ 60 байна. 60-ыг хуваах нь 5 буюу 12. За одоо тэгвэл дисперсийг олох юм бол дисперсийг олохдоо өгөгдлбүрээс арифметик дунджийнхаасаа квадрат зэрэг дэвшүүлээд нийт өгөгдлийн тоонд буюу энд болж байна. За тэгвэл бидний томьёо ёсоор дисперсийн тэнцүү 4-ээс сасах нь 12-ийн квадрат нэмэх нь 6-аас сасах нь 12-ийн квадрат нэмэх нь 15-аас сасах нь 12-ийн квадрат нэмэх нь 11-ээс сасах нь 12-ийн квадрат нэмэх нь 24-ээс сасах нь 12-ийн квадрат хуваах нь 5. За энэ тэнцүү 5-ны за 4-ээс 12-ыг хэсгээр 8-ийн квадрат чинь 64 нэмэх нь 6-гийн квадрат чинь 36 нэмэх нь 3-ийн квадрат чинь 9 нэмэх нь хасах 1-ийн квадрат 1 нэмэх нь 12-ийн квадрат 144. За энэ тэнцүү. За энэ хоёрын нийлбэр чинь 100, энэ хоёрын нийлбэр 10 гэдэг чинь 110 дээр энийг нэмчихээр 254. За 5 туваачихвал 50.8 буюу бидний хариулт C хариулт.